ард түмний нүдэн дээр хүний охиныг одоо задгад ярьжсэн чи охины чинь жаргах болоо даа гэд. Надад юу ч ерөөсөө ч наалтаагүй. Тэгэл хотел бол хайртай суучихсан. Компани байгуулахдаа би буцаад нийлчвэл тий гэж бодонгуудаа алтан дэлхий гээд нэг орчуулсан Монгол нэр өгчсэн. Тэг яг тэр хүнтэйгээ байхдаа намайг боддог болоо гэж бодсон. Би бол салсан нөхрөөгөө бол муу хүн гэж хизээч хэлэхгүй. Би чинь 4 хүүхэдтэй хамгийн бага нөхгүй. Аав дээр 8 эрхэлдэг байсан. Эрхийн мангар хүүхэдтэй л аа. Бид нар шоглоод ах махтай илээд задулчдаг. Тэгэл аав ах нарын хамгаалтнаас тэгээд нөхрийн хамгаалт руу шилжсэн. Би чинь нэг нөхрийнхаа бүжиг багшаар ажиллажсэн байхгүй. Зургатаар хараад дорлцсон байсан. Тэгээд дараад нь бүжгийн багшаар ажиллах санал ирээд. Тэгээд харьяамаас өссөн. Бүх амьдралаа зориулахаар тийм амар хайртаж дурлж байсан. Тэгэл мөрөөдлийн залуутайгаас асуух та. Тэгээс эхэлсэн амьдралд надад зовлон гэж юусоо байхгүй биш тийм жаргалтай эхэлжсэн. Манай аав өнгөрсөн өнгөрөөд удааг байсан. Тэгээд ээж мэж болохоор нэг юм яриаггүй мөртлөө манай ээжнээс нэр ард түмний нүдэн дээр хүний охиныг одоо задгад ярьжсэн чи охины чинь жаргах болоо даа гэд. Би сонсчод их надад юу ч ерөөсөө ч наалтаагүй. Тэгэл хотел бол хайртай суучихсан. Эмээ ууралтлал амьдрна гэдэл бодоод л 3 хүүхдэд төрүүлж байгаа шүү дээ эмэгтэй байна. Гол зурж гомдно гэдгийг би амар тэгж мэдэрсэн. Ингээд яг нэг голоор ингэж өксөж ингэж зурж гомдд юм бэл. Гол зурсан амар олон өнө тэр мэдрэмж мэдэрсэн байхгүй юу. Тэгэхэд би нэг тэрийг болохгүй гэдэг шийдвэр ингэж чадсан. Нэг ч бас нэг хууралтаас салаад бас нөхрөөсөө салжсэн. Тэгээд ганцаараа ингээд хүүтэйгээ ингээд амьдралыг тулж явахдаа ер нь бол дотор амар их шаналаад тэгээд тэрнээс одоо хотоодны хар тавдруулаад өнгөрсөн юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд би тэгэж болохгүйгээд тийм учраас ингэж гол зурж гомдоод байгаа юмгаа би дарах хэрэгтэй болох хэрэгтэй гэд. Тэгэл за гэдэг шийдвэр ер нь тэндээс л гарч эхэлснээс хойш л тэгээд яг салах процесс руу нийлээ ингээд ороо авчтай. Би хоёрын нөгөөний салсан шалтгаан чинь ер нь араа тавилтаа шүү дээ. Тэрээс дэрсэн олон жилийн юм байсан бэлээ. Уулздаг байсан хүүхэнтэйгээ цуг амьдарч байгаа хүүхдүүдтэй. Тэг яг тэр хүнтэйгээ байхдаа намайг боддог болоо гэж бодсон. Хүүхдүүд бид нар яг бодолтон байдаг болоо гэж бодсон шүү дээ. Бол нь тэхэх хүн биш шүү дээ. Тэг гэр бүл салах ёсгүй гэдэг үзэл бодолтой байхгүй. Тэг 3 хүүхдээ өнжрүүлээд хойд эцгийн царай харуулахгүй гэдэг. Гэхдээ яг хүн ингээд үнэхээр манай тэр экс үнэхээр дурлцсан байсан юм лээ. Тэг сэтгэл зүрхий яач болдгүй юм шүү. Тэгэл өөр үзэл бодлоосоо тэгээд зөрсөн дөө тий. Айлгаж нэг үзэл, сүртүүлж нэг үзэл тий. Ер нь арайч гуугаагүй л тий. Чи ингээ 3 охинтой шүү дээ. Чи өөрөө салсан амьдралыг үзсэн тий. Чи ийм үүлийн үр хэрээвэл 3 охин чинь тийм амьдралыг үзүүл яах юм бэ? Ядаж 3 охиныгоо одоо юуг нь бодоод чи ийм битээ юм хийлдэ гэж тэгж хэлжсэн. Миний 3 хүүхдээ, миний урсгасан тэр олон жилийн нулимс тий. Зүгээр нэг нулимс биш шүү дээ тий. Нойрго ханжсэн өдрүүд гэл амар их юмуд байна шүү дээ. Уйлал хизээрх нь хөл. жилийн хугацааг ч өнгөрөөсөн гэж чинь баггүй хугацаа байхгүй салгаал ингээл явж байхдаа ингээд зөв бүр гэл амар их ингэж боддог гэсэн. Урд нь болохоор өөрчлөгдөн гэж боддог гэсэн чинь хэрэгтэй үнэ тийм. Тэгээд тэр бодол чинь ингээд нас явах тусмаа өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоод
Тэгвэл чи хүлэмж шүрх юм бол 3 хүүхдээ бодоод үлдэх тий. Тэгэнгүүт хүлэмж шүрч чадахгүй гэдэг ингээд өөртөө хариулж амж байж чадахгүй би одоо дахиад статистикгүй чадахгүй нэг өдөр л гэрээсээ гарсан 5 наст чи уйлал аава битээ явуулдаг гэж уйлал тэр л үе амар хэцүү байсан. Тэгээд тэр үед ч гэснээр би зөв буруу гэж хэлсэн мөртлөө би ерөөсөө тэр хаалгаар руу харахгүй бас хөдлөхгүй амч миний бие хөдлөхгүй. Манай том болол ээжээ одоо та өөрийгөө бодоо ээж асуудалгүй шүү та өөрөө шийдэрэй гэж хэлчихсэн. Дунд болохоор яг тиймэрхүү юм ярьж мэдгүй хөрх амт нэгэл хэцүүлсэн. Тэгээсээ эхэлсэн амьдрал чинь өөрөө нөгөө нураахад эргээ бодонгууд амар хэм бодогдод юм бэл. Тэгжсэн гэжсэн тийм жаргалтай байсан. Тийм хэцүү үеийг цуг туулсан гэдэг. Тэгэл нөх хүүхдүүдээ ингээл 3 хүрх юм чинь ингээл бүтээсэн шүү дээ. Жаргалтай амьдрал ингээд тийм ил бүтэн тэнгууд бас салсан нэлсэн амьдралыг бас үзмээргүй байдаг тийм амьдралаас явмааргүй байдаг. Гэл амар хэмээр нь бодогдож явд юм билээ. Тэгж байгаа л эцэст нь тэгээд шийдвэрээ бол ялцчихгүй сэтгэл зүрхэл гаргад юм билээ. Би юу гэж байгаа гэдгээ ерөөсө ботхоо болцсон байсан. Тэр хүн юу гэж чинь тэр хүн яавал уурлахгүй байвал тий гэр хэрүүлгүй байж шүү дээ. Тэгэнгүүт ингээл хүнс авахтаа хүртэлт нөгөө тэр хүний шийдвэрийг хардаг тий. Өөрийнхөө дуртай амаа барьж авах гэснээр бэлтгэж ч юм уу тий. Тэр миний амар том алдсан зүйл байсан. За одоо би ганц би болохоор 3 хүүхдээ яаж тийж хөллээ. Одоо ч нэг ажил цуг хийдэг гэсэн. Тэгээд зөвлөлдөж ярьж хийдэг гэсэн. Тэгээд ганцаараа шийдвэр гаргахаар зөв одоо бизнесээ зөв авч чадах болов яах вэ? Одоо болоо өөр юм хийгээд гингүүт би бас одоо өөр юм хийгээд цалингаар амьдраа гэх юм бол одоо яах вэ? Илэр ялтчгүй бизнесээ хийн, 3 хүүхдээ өөр дээрээ аавна. Тэгээд чадчих штэ ер нь чадахгүй юм гэж үед ингэж л боддог байсан. Аяллыг хоёлаа хамгийн анх хоёлаа цуг хийжсэн. Газрын аяллаас эхэлжсэн. Энэ компаниг анх манай нөхөр байгуулсан. Банкд чинь хүрээлэл нэр дээр миний нэр ерөөсөө байхгүй тий. Тэгэд ингээд тэр сүулт ингээд бүх юм аваа саллаа гэхэд шууд намайг админаас асаал тэгэл утсын одоо зарын утсын дугаар дээр хүртэл миний нэр байхгүй. Машин дээр хүртэл миний нэр байхгүй. Гэхдээ бүх юм дээр миний нэрээс байхгүй. Би чи хоосон хий үзэгдлээсэн бил. Тэгээд бүх юм аваад хамгийн сүүлд надаас Васкогоо аваад цонхоор шиддэг байхгүй. Би бүл гэж чадахгүй л шүү дээ. Тэгээд ингээд би юу ч тэр ажил дээр юу ч хийж чадахгүй болчих жоохгүй. Тэгээд намайг офсоос одоо гар гэдэг. Тэгээд офсоос гараад явжсэн. Ухамсаргүйгээр хийдэг үйлдэл гэдэг шиг. Тэгээд компани байгуулаа гэлээ. Шинээр офс аваад тэрийг түрээслэл тогтчуулаад будаал өөрөө будаал тэгэл менежертэй байлаа. Тэгээд нийцсэн байсан. Бүгдэд гарч байгаа шүү дээ. Толгороо цохиулж тий. Тэгсэн мөрчлөө компани байгуулахдаа би буцаад нийлэлчүүл тий гэж бодонгуудаа алтан дэлхий гэдэг нэг орчуулсан монгол нэр өгчсэн. Яагаад тийм гордлого байгаад исэн бүр амар сонь хараад идэв лээ. Салаа би өөрөө шийдвэр гаргацсан шүү дээ. Удаас авахгүй гэсэн мөрчлөө ингээд нэгдүгürt ингээд ороод ирэх юм болоо гэсэн ингээд уучлалгүйгаал амар тэгээд ороод ирэх юм болоо гэд хараад идэг. Хоёрдугаар талаар яана би эргээд суучихгүй дээ бурхан минь би зөндөө удаа тэгж эргээд суусан шүү дээ. Тэгэж өгч болоогүй шүү дээ. Ерөөс дэрцэн байгаагүй шүү дээ. Чи яна эргээд суучихгүй дээ гэд өөртөө итгэхгүй. Заримдаа өөргөө амар гайхдаг шүү дээ. Ингээд амар юм унахаар юм дээр ерөөсөө тэр унах тухайгаа ерөөсөө боддоггүй. Нэг болцсон юм руугаа эргэж харахгүйгээр одоо яах вэ гэдэг руугаа шууд төвлөрөөд ингээд явцдаг. Болохоор тэр үед нэг тийм амар тийм хэцүү санагдав. Би жоох ингээд шокнд ороод ингээд гайхаад тэгээд яг юу гэж бодох гомдох юм уу юу гэж бодох юм мэдээгүй. Тэгээд тэр бүх юм ингээд байхгүй болдгүй юм билээ хамгийн гол. Тэр компаниас явсандаа одоогоор би золотын мөрөөр хамгаалал агуулдаг. Аялагч нартаа аж тэр тий аяллахын салбарынхаа дааш тэр золотын мөрийн түмээ гэдэг
гэдгээрээ л ер нь байдаг. Манай пэйж дээр Золотын мэр гэдэг нэр нь бэждэг байхгүй. Яалаа би өөрөө энэ шинээр компани Далтан дэлхийгээд пэйж явах нэг өөр ахгүй танигдах хугацаанд Золотой мэр гэдгээр хүмүүс аягүй сайн таньдаг учраас тэр нэрийг би болол пэйж дээр л авч үлдсэн. Ингэрэ манайхаа салхтаал ер нь л уучлалцсан байхгүй юу. Тэгээ миний сэтгэл амар гой хөнгөрцөн. Тэгээ одоо ингээд хараад бичлэг манай найз нар явуулж чинь ингэж чамаг л хэвээр шулмас байсан юм шиг байсан юм шиг. Чилстэй амар байсан юм шиг бол. За яах вэ? Өөртөө болоо сайн л явж бол миний 3 хүүхэд аваараа бахархал. Тэгэл явж гээд тэгээ хүүхдүүдэд хүртэл тэр эмэгтэй ингээл гэж мөгөл юм байна. Яг үе хоорондоо л болж байл одоо аавч асуудал одоо миний асуудал биш. Ээж нь тэрнээс бол шаналхаа болцсон шүү дээ. Одоо ээж нь шаналдаг асуудал тарчин биш болцсон шүү дээ. Тэгэхээр аавыгаа хүндлээд аавыгаа өгөнд ороод аавыгаа хайрлаарэ. Та нар яаж үрждүүрж өсөглөө авчин. Та гурд амар хайртай шүү дээ. Ингээл хүзэн дээр өргөөл ингээ явдаг байсан. Эм чин тийм учраас аавыгаа хэзэж үзээд ч болохгүй. Одоо ээж нь шаналхаа болцсон юм чинь. Тэгээд одоо том хүү аав хоёрын харилцаа амар хөрхөн болж байгаа. Хоёрын манай найзар амар гал халуун гэдэг ус байхгүй. Дандаа л үнсэлцэл дандаа л тэрвэрлдээд байж байгаа гэдэг байсан. Тэгээд тийм амар гал халуун хоёр хүү салцсан ч хүмүүс амар гайхсан. Би бол салсан нөхрөөгөө бол муу хүн гэж хэлээч хэлэхгүй. Тэгэхээр сайхан залуу, сайн аав. Тэгээ гэр бүл амар юм сейфти болгож ингэж хамгаалах тийм юм дээрээ амар сайн толгой хоёртуулдаг. Анхныхаа хүүхдээ төрүүлээд ингээ явж байгаа тэр хүн амьдралынхаа төлөө үнэхээр зүтгэдэг байсан. Олж ирсэн бүх мөнгөө надад өгөөл те ямар ч ажлыг голохгүй хийгээл бүх хайраа ингээд хоёр дээр хасгадаг байсан тий. Уучлалцсан, ерөөс үзэн яддаггүй, харахаар хорсолд огт төрдөггүй те хаяа өрөвддөг те. Миний дотроос гарч иж байгаа мэдрэмжүүд чинь өөрөө нэг үе хайртай байсан. Тэгээ тэр хүн огт муу хүн биш гэсэн л одоо илрэл ахал та. Тэгээд яалтчгүй л тийм юм болоод бит хоёр салцсан. Гэхдээ тэрүүгээр бүх амьдрал хэмжигдэхгүй шүү. Одоо би дандаа л гуйдаг байсан юм дээ. Болцоонд явъя л да ингээл та. Одоо баяраа надад ямар бэлэг өгөх вэ гэд догтлоо. Гэхдээ тэр нь дандаа байдгүй дээ. Гэхдээ мөнгөгүй юм чинь залуухдаа. Тэгсэн чинь яг салахын өмнөх 2 жилд одоо тэр Валентинаар надад Орос явчаад ирэхдээ бүгж авчирч гисэн. Би одоо хүртэл тэрэн тайлдаггүй. Тэр хүний дурсаж явдаг юм байхгүй юу? Байж л бэг. Тэр нөгөө амьдралдаа 10 хэдэн жил хүсчихсэн юм нь бүр яг сүулт нь болж байгаа юм чаа. Тэгтээ ингээд яг ингээ хайр байхгүй болсон цагт нөгөө тэр уучлалд гуйж байгаа тэр бүх юм ямар ч үнцэн тохиолчд. Сныхаа дараа намайг баярлуулсан. Надраа нэг жоохон бүлэмцөө залгадаг гэсэн ингээд. Түмээ чи одоо юу яа? 3 хүүхдийн асуудлыг бүгдийг надад өг. Асуудал нь бол надтай амьдарч байгаа шүү хүүхдүүдэд. Бүгдийг надад өг. Ямар нэг асуудал бол аавтайгаар аавсаа асуу. Аав чинь шийднэ гэд бүгдийг надраа өгөөд өөрөөсөө энэ өөр хариуцлага өөрөөсөө жоохон болиул татах. Тэгэж хэлсэн чинь надад билевсэн эмэгтэй биш. Миний 3 хүүхдэд ямар нэг асуудал үүсгэхэд аав нард нь байгаа штэ гэдэг мэдрэмж дахиад ингээд хөрвүүлсэн. Аав штэ хөрх юм зэзвэлэн чи юм хүн дээ гэл. Одоо том чинь бараг 183 см өндөр 18 таахгүй. Тэгээ тэр чинь бол одоо ингээд намайг бараг нөхрөөс илүү нөгөө өөр минь хайрладаг байгаагаар минь алтаантай минь ингээл. Тэгээ сая өвдөхөд ингээл өдөр нь дундх нь хоол игээд гараа явахад орой том нь хоол хийж өгөл орондоо хоолоо зөвлгөөл тэгээд халамжийг үргэлжлүүлэл мэдэрч байна. Одоогийн би өмнө нь одоо
нөхөртэй байсан би хоёрын одоо юу гэхэлэр унах ирэх байхгүй гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Амар шантраал уйлж байгаа шүү дээ. 7 хоног ингээл сайн амар том асуудал үүсэл 7 хоног уйлж байгаа байхгүй. Ажлаас олж би тэгэж амар унжааг бэл. Тэг ингээд эргээд харахаар хинч байхгүй тий. Түшээд авдаг. Ийм үед минь за тэгвэл ингэчээрээ зөвлөждөг тийм хүн байсан бол гоё л байсан баг таа гэж яг тэр үед л гэж бодчихсон. Гэхдээ өөргөө нэг давн чи чадна гэдэг зоригжуултыг амар хийж сурсан. Багаар ажиллавал зөв юм байна гэдэг юугаар зарчмаар нодлон бодол багаар ажиллаж байгаа хамгийн анх багаар ажиллаж утсан. Тэгээ тэр ажил бол аюу сайн явсан. Тэгээ энэ жил 2 дахь нөгөө баг дээрээ багаараа ажиллагаад орсон. Тэгээ манай багийн гишүүн хариуцлагагүй байдлаас болоод бүр компани бүрэн арчигдах хүртэлх хэмжээний тийм том асуудал үүсэж байгаа байхгүй. Би хохиржулна. Гэхдээ хүмүүсээ хохиржуулахгүй компанийн нэр бол амар чухал байсан. Тэрийг авжуулт гэж хичээгээд тэгээд тэрний ард гарч чаддсан байх гэдэг бас нэгдүгээр бас харсан. Ямар ч гарцгүй юм шиг санагдчихсэн байхад би одоо ингээд хэдэн сарын дараа гарцуудыг олцсон. Тэгээ бүгдийг ингээд олоод ингээд шийдсэн. Тэгээд би надад бол яг иймэрхүү мөнгө бол би чадах юм байна гэдгийг мэдхэл амар гоё ялаа. Тэгэхээр уналт гэсэндээ хүнд нэг юм өгдөг. Тэгээ сайн муу хоёр талтай байдаг. 7 хоног дотор 200 сая хийсгсэн би. Надад бол одоо 2 тэрбум хэдэн тэрбумаар ирж байгаа хүмүүсийн хувьд л их л бага тоо сонсогдож байгаа. Миний хувьд бол их мөнгө шүү дээ. Бид нар чинь сэтгэл ханамж борлуулдаг ажил байхгүй. Хоос юм ямар ч бийтэй юм өгдөггүй те хүний буудал булгаал хүний онгоцсон суулгаал те ингээд сэтгэл ханамж борлуулдаг ажил байхгүй. Аялж ирчихэд амар гоё аяллаа гэдэг тэр хүний тэр сэтгэл миний нөгөө нэг амар одоо ажлын үнэлэмж болцдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр хүнээс тийм сонсохын тулд би амар хичээж санал болгоолыг гаргаж байгаа тэр маршрутаараа л явуулах нь амар чухал. Өгнө гэж амласан юм аа яг хийх нь амар чухал. Тэгээ би хүүгүүдээ айлын охиныг хайрладаг эр хүн болох хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүний үн цэнийг тэр хүүгүүдтэй ингээд ойлгуулад үн цэнтэй эмэгтэй хүнийг сонгох тийм эр хүн өсөх хэрэгтэй юм байна. Тэгээд ямар сандаа аяг маяг угаа гэдэг байхгүй. Чи ядаж аяг угаачвал гэр бүлд чинь гарах жижиг хэрүүлжсэн байхгүй болд шүү дээ тийм. Чи ядаж ломсоо ингээ хураачдаг бол тайрын дунд нэг хэрүүлжсэн байхгүй байх шүү дээ. Юм ойлгох юм хүн ямарсан тэгж хэлдэг. Тэгээд хүүхдийн хажууд би хитэж нүцгэн явдаггүй, хуцаа тэгж солидоггүй. Яг л эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө юм нуух, үн цэнтэй юм гэж байх хэрэгтэй шүү дээ. Хамаагүй ингээл нүцгэн хүүхдийн хажууд яваад юм л юм нүцгэн шалт яваад идэг тийм замбраагүй охиныг сонгочвол яах юм ингээл сайн залуучууд өсөх гэж хичээж байгаа. Иргэн л хүндэлж хүлээж авч хайрлах тийм л хүн гарч ирэх юм бол би 70 дээр 20 байна гэж би угаасаа дахиад дурлах юм бол хайраа хасах шүү дээ бүгд. Нөгөө хатад зам байхгүй шүү дээ.